Орон төгрөгийн хөмсгчтэй ТV нэвтрүүлгээс бэлтгэн хүргэдэг нээлттэй хүн булангийн энэ удаагийн дугаар та бүхэнд хүргэж бэлэн боллоо. Тэгэхээр бид энэ удаад улсын их хурлын гишүүн Амар Жаргалыг өргөн оролцож байна. Тэгэхээр бидний удаагийн хүлээж авч нэвтрүүлгээс олж байгаа танд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр хоёулаа ярилцлага эхлэхээс өмнө мэдээж би таныг бас нийгэмч бас сэтгэлдээ мэднэ. Эдийн засгийн асуудал төлөвлөлтийн хүндхэн зүйтэй болов гэдэг асуудлыг бас өмнө таныг орцуулах гэж байна гэдэг дугаараар бас ярьж байсан. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын эдийн засаг өмнөх эдийн засгтайгаа харьцуулахад за өмнөх эдийн засаг гэхээс илүүтэй өмнөх засгийн газрын хугацаанд ажиллаж байсан эдийн засаг өнөөдрийн засгийн газрын хоорондын эдийн засгийн ялгаа ирнэ хэр вэ? Монгол улсын эдийн засаг нь ямар төвшөнд байна гэж та харж байна? Энээс соёл ярьцлага хэлээ. Эдийн засаг бол тоон үзүүлэлтээр бол нэлээд өөрчлөгдсөн. Нэлээд өөрчлөгдсөн. Бид нар үндсэндээ сүүлийн 10-аад жилийг аваад үзсэн ч ялгаа байхгүй, сүүлийн 20 жилийг ч аваад үзсэн ялгаа байхгүй. Дотоодын нийт бүтээгдэхүүн бол дахин өссөн. Хуваар биш тийм ээ. 10-20% биш, хэд дахин өссөн байж байгаа тий. Бүр яг арай нэгтрүүлээд бас нэг чанар талын илэрхийлсэн үзүүлэлт бол нэг хүнд ногдож байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн гэсэн үзүүлэлт байдаг л да. Хэдхэн жилийн өмнө одоо $1000 л хүрэхгүй шахуу байлаа шүү дээ. Өнөөдөр бид нар бол $5,000 тухай ярьж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ маань 5 дахин өсөж байгаа байхгүй. Тэгээ энэ утгаараа аваад үзэх юм бол эдийн засгийн өсөлт байна. Тодорхой үр дүн байна гэдэг дүгнэлт хийж болно. Одоо нөгөө талдаа тайлбарлаад байгаагаар одоо хямрал гэдгийг хямрал гэдэг маань зүгээр ямар утгаар нь яриад байгаа улс төрийн өнгө аясаар яриад байна уу эсвэл цэвэр эдийн засгийн ухагтгуун талаас нь яриад байна уу гэдэг нь бол бас хоёроо зүйл л дээ. Тухайлбал одоо сонгодог эдийн засгийн утгаараа бол дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2 улирал дараалаад ингээд буурсан байх юм бол бид нар энийг эдийн засгийн хямрал руу орж ийнэ гэсэн ийм одоо өнгө аясаар бол тодорхойлдог. Тэгээд энэ утгаар нь аваад үзэх юм бол манайд эдийн засгийн өсөлт бол саарж байгаа үзүүлэлтүүд бол үнэхээр байгаад байгаа. Үнэхээр байж байгаа. Өнөөдөр эдийн засгийн үзүүлэлтэд бид нар нэг ойролцоогоор 2% хавцаа нэмэх хасах нэг 0.4 пунктын хавцаа яриад байгаа. Тэгээ энэ маань бол хангалттай үзүүлэлт биш л дээ. Ялангуяа хэдхэн жилийн өмнө нөгөө хоёр оронтой тоогоор эдийн засгийн өсөлтөө ярьж байсан орны хувьд өнөөдөр 1.6% өсөлттэй байна гэж эсвэл 2% өсөлттэй байна гэсэн ийм дүгнэлт гаргаад ирж байгаа нь бол их л чамлалттай л байгаамаа л гэж хэлэх хэрэг. Тэгэхээр энэ дээр яг би бас өмнө бас нэвтрүүлэлт сонсч байсан бизнесийнхний төлөөллөөс бас хийж яхад бол ерөнхийдөө бизнес тэр дундаа хувийн бизнес ерөнхийдөө явхад үнэхээр хүндрэлтэй боллоо. Энэ сүүлийн жилүүдэд ерөнхийдөө нэг талаасаа энэ татвар гэдэг юм нь хууль эрх зүйн орчин Монголд бас бүрэн бүрдээг байгаа нь ингээд хувийн бизнесийнхнийг шахаад байна гэдэг ийм асуудлыг яриад байна. Би бол татвар дээр нэг сүрхий ач холбогдол өгмөөргүй байна. Харин зүгээр өөр хүчин зүйлсүүдийг бол нэрлэх ёстой. Татвараар нь аваад үзэх юм бол Монгол маань өнөөдөр бол ер нь бүс нутагтаа бол ер нь хамгийн дажгүй татварын орчинтай шүү дээ. Нэгдүгээрт нь ганцхан татварын шатал байгаа 10% гэдэг. Тэгээ тэр маань бүх татвар дээр ингээд ногдож байгаа учраас бол бас их харьцангуй гайгүй зүйлд байгаа гэж би хувьдаа боддог юм. Зүгээр бизнесийнхний хувьд бол өнөөдөр юу байна вэ гэхээр бол энэ банк санхүүгийн тогтолцоо маань өөрсдөө эдийн засгийн өсөлтийн эрэлт хэрэгцээ шаардлагыг хангаж өгч чадахгүй байгаа. Тэр хоёрын хооронд тийм дисбаланс үүсэж байгаа холбоотой юм болов уу гэж. Ялангуяа эргэлтийн хөрөнгө дээр бол нэлийн асуудлууд гарч ирж байгаа тийм ээ. Тэгээд одоо яг өнөөдөр ингээд бид нар эдийн засгийн байдлыг аваад үзэх юм бол үндсэндээ бэлэн мөнгөний одоо гачаалт байж байгаа. Ер нь бэлэн мөнгө ч биш, ер нь мөнгөний гачаалт. Хинтээ ч уулзсан гэсэн мөнгөтэй хүн байхгүй болчихсон. Тэгээд асуудал гарч ирээд байгаа байхгүй. Тэр их мөнгө ч одоо хаашаа алга болчих вэ? Хаана очиод төгжигдчих байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм л да. Тэгээд тэрийг л бид нар яг зөв уншилж, зөв тодорхойлж, зөв шийдлийн л олгоч хэрэгтэй. Одоо арилжааны банкуд бол эдийн засагт төлхөө үр гүйцэж байна. Одоо Монгол улсын эдийн засагт. Одоо дотоод эдийн засаг ер нь бол санхүүгийн зах зээлийн чинь 95% нь л арилжааны банк шүү дээ. Цаана үлдэж байгаа нэг 5% дотор нь бид нар тэр хөрөнгөний бирж, даатгал одоо нэг бус юмнуудыг хадгалам зээлийн хоршоо моршоо энэ төр гэдэг элдв янз юмудаа яриад явчихж байгаа. 95% нь бол үндсэндээ арилжааны банкнууд. Тэр яг банкн дээр сая бол жишээ гаргахад за сая улсын их хурлын намрын чуулганы хугацаанд үндсэн хуулийн цэцгийн гаргасан шийдвэрээс үүдэлтэйгээр арилжааны банкуд үйл хөдлөх барьцаалын зээлдэх үйлчлэгийг зогсоосон. Гэхдээ энэ бол эцсийн шийдвэр биш байгаагүй. Эцсийн шийдвэр биш байсан. Гэсэн хэдий ч ингээд зогсооход бол тодорхой хэмжээр тухайн үед бол эдийн засгийн хийж байгаагаар бол эдийн засаг тийм сөрөг нөлөө үзүүлж байна. Яг ингээд арилжааны банкуд ингээд барьцаалт зээлийн ийм үйлчлэгийг зогсооч гэдэг ийм асуудал гэж байна. Тэгэхээр энэ бол тэр нөгөө нэг талаасаа улсын их хурлын одоо тэр хууль тогтоох байгууллага арилжааны банкуудын үйл ажиллагааг бас тодорхой хэмжээгээр нэг шалгаж гаргах шийдвэр байсан уу гэдгийг одоо би ингээд буцаад нөгөө зэцгийн асуудал дээр л хүндээд байна л да. Наадах дээр чинь бол асуудал юун дээр үүссэн бэ гэхээр бол цэц хориг тавьсан байхгүй. Наад чинь буруу байна. Одоо улсын их хурл тийм шийдвэр гаргаж болохгүй гэдэг ингээд
шийдсэн учраас банкнууд сандарсан л да. Тэгээд тэр утга учир нь юундаа байгаа юм бэ гэхээр чи бол одоо энэ аяг бол одоо чинийх бай гэж үтэй. Тэгээд чи надад авчирж өгөөд барьцаалаад тэгээд зээл аваад явлаа шүү дээ. Ингээл явж. Урд нь тэгэл болж л байсан байхгүй асуу. Тэгсэн чинь цэцүүл ямар шийдвэр гаргасан цэцгийн гаргасан шийдвэрээр ямар хуу янзын болж хувирсан бэ гэхээр бол чи энэ аяга надад авчирч барьцаалаа зээл аваад явчихвол тэр хүнд очиод бас барьцаалчих. Тэр хүнд бас авчиад ингээд давхар барьцаалаад явах бололцоо гарч ирж байгаа байхгүй. Тэгээд тэрийг юу гэж тайлбарласан бэ гэхээр энэ бол хүний эрхийн асуудал юм аа. Хүн өмчтэй байж болно, өмчтэй өмчөө ер нь яасан ч яад юм бэ гэсэн тийм маягаар тайлбарлаад их л бүдүүлгэл маягийн тайлбар хийсэн л дээ. Тэгээ ерөнхийдөө бол энэ маань бол бас нэг тийм ганц нэг хоногийн л асуудал биш л дээ. Энэ чинь Монголын банк санхүүгийн тогтолцоо үүсэж хөгжиж өөрнөж өдий зэрэгтэй хөрсний л одоо үүх тэр чигээр явж байгаа байхгүй. 1990-ад оны ихээр одоо 89 оны 80-ад оны сүүлчээр шүү дээ. Үндсэндээ манай Монголд чинь анх ингэж хоршоо гэж нэг юм байгуулж гарч ирсэн байгаа. Тэгээ хоршоонууд үүсээд за тэрүүнтэй уялдаа холбоотойгоор анхны одоо арилжааны банкнууд үүсээд тэгээ аж ахуй нэгж байгууллагууд банк бий болгож ирсэн байхгүй. Тэгэл Хотш банк энэ төр гээл одоо Азийн банк, Азийн хөгжил Төв Аз мацчлуу ингээд ердөө бороо орсны дараа нэг мөөг ургадаг шүү дээ. Тэрүүнтэй адилхан 20 хэдэн банкд ердөө маш хурдан бий болоод гараад ирсэн байхгүй. Тэгээ тэр банкнууд нь үндсэндээ нэг тодорхой аж ахуй нэгж байгуулгын л дэргэд. Чи одоо нэг том үйлдвэрийн эзэн байсан бол хажуудаа нэг банк байгуулчихад тэгээд өөрөө тэр банкнасаа өөртөө зээл аваад тэгээд тэрүүндээ хяналт явахгүй элдв янзын байхгүй гэж байгаа үндсэндээ ингээд дампууруулаад ажилласан. Тэгээд хамгийн зовлонтой тэр байсан. За тэгээд хүмүүсийн сэтгэхгүй гэдэг маань ч гэсэн үндсэндээ бол одоо туйлын инээдтэй л байлаа шүү дээ. Банкнаас очиод сая төгрөг зээлчих дээр өөрийгөө саятан болчихлоо гэж болоод боддгол тийм л одоо сэтгэхгүй дэл хүмүүс шүү дээ. Гараад баярлаад найр хөрөм хийгээд одоо би саятан болчихлоо гэдэг ингээд явж байсан. Дөнгөж саяхан л 20 жил угаасаа л манай монголчуудын тухайн үеийнх нь эдийн засгийн боловсрол мэдлэг нь тэр хэмжээнд л байсан юм. Тэгээд тэрнээсээ болоод яасан бэ гэхээр нөгөө арилжааны банкнууд чинь ингээд дампуурч эхлэхгүй. Эргээд нэг аргагүй шүү дээ. Тийм хяналтгүй, тийм замбраагүй байсан юм чинь бол өөртөө зөөлөгөөд тэгээд ингээд нөгөө нэг зах зээлийн зарчим марчим чинь байхгүй тэгээд явд дампуураад эхэлсэн. Дампуураад эхлэхдээ чинь нөгөө хадгаламж эзэмсэж байгаа хүмүүс ч одоо уурж эхэлнэ шүү дээ. Би чинь чамд мөнгө хадгалуулчихсан байд миний мөнгө хайчих уу гэдэг. Тэгээд тэр чинь бөөн жагсаал цуглаан талаас нь болоод нөгөө хүмүүс чинь ч одоо болохоо байгаад тэгэл ер нь бол арга хэмжээнүүд авч эхэлсэн л дээ. Олон банкны захирлуудыг бол барьж байгаа шоронд хийсэн, шоронд суулгасан. За тэгэл одоо хамгийн минь дампууруулж хөрөнгө мөнгөний хураасан, эргүүлээд нөгөө нэг хадгаламж эзэмсэж байгаа хүмүүсийн л мөнгөнд буцааж өгөх гэж оролдоод байгаа шүү. Тэгээ янзаар оролдоод тэгээд тэр үед бол тэр манай арилжааны банкныхны захирлууд удирдлагын дунд бол одоо ердөө нэг тийм айдас төрсөн. За энэ ер нь хамаагүй ингэж бас зээл болгож өгөх юм гэж. Тэгэхээр чи нэг туйлрал руугаа явчихсан шүү дээ. Эхлээд бол задгаа ингээд мөнгө тарааж ирсэн бол дараагийн нөгөө туйл руугаа ирэх тэр энэ чирхтэр огт юм мөнгө хөвөлчихсөн. Тэгээ арилжааны банкнууд чинь зээл мэйл өхөө болоод зээл аавн гэхтэр л ёстой маш хатуу шаардлага тавьдаг, маш хатуу үзэж хардаг тийм ээ. Бүр хэрээс хитэрсэн шаардлага мардлага тавих харшгүй тийм юмруу ороод ирж байгаа юм л да. Тэгэл ер нь нөхцөлийн хангасан байсан ч гэсэн бас зээл мэлийн ч өгөхгүй байх. Жишээтэй их тийм сонирн байдлаар бол орсон л доо. Тэгээд нөгөө эдийн засгт чинь мөнгө эргэлдэхээ байлжхад зогсгоо байлжх тэр чинь эдийн засг чинь тэр чигээрээ л өрөөлж байгаа шүү дээ. Болохоо байлжсан. Тэгээ энийг чинь бас нэг хөдөлгөөнд оруулаад зөвлөхөд явуулахын тулд бол Монгол банкны зүгээс тухайн үед нэсэн удирдлагууд бол нэлийн чармаасан. Эдийн засгийг мөнгөжүүлэх чиглэлээр бол одоо эдийн засаг руу мөнгө чихэх шахах чиглэлээр бол нэлийн ажилласан боловч хэдий эдийн засаг руу мөнгө хийсэн ч гэсэн арилжааны банкнууд бол нөгөө зээл өгдөг юм нь бол нэг тийм олигтой дэвшлээгүй байхгүй юу. Яг л зүгээр өгж эхэлсэн өмнөхөө бол арай дээрсэн. Тэгтэл нөгөө нэг хаширалдаг элдв янзын болтг нь бол маш дээр. Тэгээд тэрвэнтэй бас нэг сони юм нь юу ямар нөхцөл үүссэн бэ гэхээр барьцаага олж авах гэж буу юм болдог байсан. Одоо чи надад энэ аягийг барьцаалаад надаас зээл авчихлаа шүү дээ. Тэгээ чи зээлийн хугацаанд нь төлж чадахгүй байна. Тэгэхээр би чиний аягийг барьцаалчихсан байгаа учраас яах ёстой. Би мөнгөө буцааж авахын тулд тэр аягийг чинь одоо зарнаа да. Тэгин цааш зараад мөнгө олж авна шүү дээ. Тэгээд тэр нөгөө хадгаламж эзэмшигчийн чинь мөнгийг бол би аюулгүй болгож авах ёстой шүү дээ.
Гэтэл чи шүүгдчихдэг байхгүй юу? Намайг. Тэгээ хоёулаа очиод энэ аягнаас болоо шүүгддэг. Айгүй бол шүүхэн чиний тал шийдвэр гаргацдаг. Тэгэхээр би давуу залдаа шүүгдэж байгаа. Үгүй яалаа гэж ингэж болохгүй гэд. Тэгэхээр нь шүүх миний талд шийдвэр гаргачих байгаа. Тэгэнгүүт нь чи дахиад эргээд 3 дахь шатны дээш шүүх рүү очиод заргалдчихдаг. Ингээд зөвхөн 1 2 3 шатны шүүхээр ингээд явахт ч бүр асар хугацаа багаар бодоход л 1 2 жил. За тэгээ зарим нь бүр 3 4 жил болчдөг. Тэр хугацаанд 3 жилийн хугацаанд банкны актив тал дээр чинь одоо юу байна гэж бичих үү? Авлага байна гэх юм уу? Тэгж миний юм уу биш юм уу? Бүү мэд шүү дээ. Ингээд учир нь олдохгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд иймэрхүү юм явж байгаа чинь дахиад нөгөө нэг байнгын ажиллагаатай парламент чинь ийм асуудал ороод ирэнгүүт нь за хэрвээ арилжааны банк хүний ямиг ингээд барьцаалж аваад оронд нь зээл өгсөн бол тэрийг одоо энэ арилжааны банкны зөвшөөрлгүйгээр хэн нэгэн хүн шүүхэн шийдвэр гаргаж яаж болохгүй гэсэн юм шийдвэр гарсан байхгүй. Энэ чинь амьдралаас дандаа ургаж байгаа юм болж. Тэгээ яваад байсан юм шиг хэрэг чинь харин нөгөө цэцэн навчаад байхгүй болгочих тэр чинь. Нөгөө арилжааны банкны захирал чинь бол сандарч байгаа байхгүй. Мэдээж. Яг гэвэл тэр хүн бол ганцхан юм хариуцах хэрэгтэй. Би бол хадгаламж эзэмшигчдийн мөнгийг баталгаажуулах хэрэгтэй гэж. Манайх өөрсдөө маш хүчтэй сургамж авсан учраас ард иргэдийн хадгаламжийг бол баталгаажуулсан шүү дээ. Хууль батлаад тэгжсэн. Тэдэнд сая төгрөг хүртэл бол энэ дээр бол чи банк дампуурлаа ч гэсэн чи мөнгөө алдахгүй гэдг нь бол баталгаажуулаад өгчихсэн байхгүй. Энэ өөр их аюултай зүйл. 1990-ад оны дундуур Албанд яг юм болсон. Хуучин социалист орнууд яг ингэ давуулгаалаад болсон л доо. Тэгээд тэн дотроос хамгийн гонигтай түүх нь бол юу байсан бэ гэхээр Албанд болсон явдал. Ард иргэд мөнгөө аваачаад банкнд хадгалуулчихсан байдаг. Нөгөө банкнууд нь дампуураад нөгөө мөнгө нь алга болчихгоот нь ард иргэд нь шууд гудамжинд гараад тэгээд бие биен рүүгээ бүр ингээд их бүү энэ төр олж ирээд ингээд будалцчихсан байхгүй юу. Тэгээд тийм юм ингээд болж исэн учраас бид нар чинь нэгдүгээрт нь банкнд байж байгаа баталгааг нь хуульчилж өгч байгаа. Хоёрдугаарт нь тэр хадгаламж энэ бас баталгаатай болгож өгч байгаа тийм үү. Иймэрхүү арга хэмжээ аваад ингээд байж идэл чинь цэцгийн төм шийдвэр гараад ирэхдээ шоконд ороод тэгээд сандарсан. Тэгэхээр би энийг ямар утгаар нь ярьж өгнө гэхээр бол тэр банкны захиралд бол пад байхгүй юу? Тэр цэц хуулийн талаас юу ярьж байгаа яаж байгаа гэдэг. Манайд бол бод байхгүй шүү дээ. Манайд бол ганцхан л юм мэдж байгаа. Миний барьцаалаад авчихсан байж байгаа энэ зүйл баталгаатай л байх хэрэгтэй. Эрсдэл багтай л байх хэрэгтэй. Энийг л эрсдэлд оруулах юм бол би шууд тодорхой үйлдэлүүдийн нэгдүгээрт нь зээл өгөх болно. Тийм ээ. Хоёрдугаарт нь өгж байгаа зээлийн хэмжээг эрс нэмэгдүүлнэ. Тэгж байж би нөгөө эрсдлээ бууруулж авах гэж оролдсон шүү дээ. Тэгэхээр энэ бүх юм чинь бол эцсийн дүндээ тэр нөгөө нэг одоо нэг төрийн нэг байгууллага дутууд улмыг бодоол элдв янзын одоо юу байсан яасан нэг л юмнаас болоод тийм шийдвэр гаргахтал ингээл эдийн засгийг давал нөлөө оруулаад ичиж байгаа. Тийм сандрахж шүү дээ. Тэгээ яг эргээд их хурл шийдвэрээ хурдан дахиж нэг болохоор шийдсэн л дээ. Тэгэхээр одоо энэ дээр банкны асуудлыг ярьснаас за иргэдийн дунд энэ арилжааны банкуд одоо барьцаа зээлийн үйлчлэгээд ингээд тавиад явж байгаа хүн өндөр гэж ярьдаг. За яг энийг бол зүгээр яг Монголын жишээ дээр би танаар тайлбарлах гэдэг юм л дээ. Энэ Монголын зах зээлд энэ арилжааны банкуудын тавиад байгаа энэ хүн өндөр тооцогдох уу? Хүү гэдэг маань хоёр янзын хүү байгаа. Нэг нь нэрлсэн хүү, нөгөөх нь бодит хүү гэж. Нэрлсэн хүү гэдэг нь одоо ингээд яг биччихсэн байгаа. Нөгөө цаасан дээр байж байгаа хүү тийм үү? Тэгээд тэрнээсээ нөгөө инфляц хасчих хэвээр. Түүний өсөлт ба шүү дээ. Тэр инфляц хасчих дээр мөнгө үнгүүдж байгаа гэсэн үг шүү дээ. Инфляц гэдэг юм тийм ээ. Төгрөг гэдэг юм маань үнгүүдж байгаа. Тэгэхээр жилд төгрөг хэдэн хувиар үнгүүдж гин гэдгийг ингээд хасчих дээр бодит хүү гэдэг юм чинь гарч ирнэ. За тэгээд тэр бодит хүү маань зөвхөн өнөөдөр үйлдвэрлэл явуулахад ямар хүү янзтай байна, аж ахуй эрхлэхэд ямар хүү янзтай байна гэдгийг л харах хэрэгтэй юм л да. Тэгээ манайд бол үннийг хэлэхэд бол өнөөдөр арилжааны банкнуудын зээлийн хүү бол харьцангуй өндөр байгаа. Номинал талаасаа ч аваад үтсэн өндөр байгаа, бодит талаасаа ч гэсэн аваад үтсэн өндөр байгаа. Тэгээ юм үнэтэй л байна гэсэн үг шүү дээ. Хүү гэдэг чинь бол мөнгөний үн байхгүй юу? Одоо цамц бол одоо ингээд үнэтэй байдагтай адилхан одоо мөнгө гэдэг бас нэг бараа байна шүү дээ. Тэр барааны чинь үнийг л хүү гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад юм үнэтэй байдیں۔ Юм бол ховор болох дээр л үнэтэй байгаа тийм үү? Тий. Тэгэхээр мөнгө нь ховор байна л гэсэн үг байхгүй юу? Мөнгө нь ховор байна гэсэн үг. Тэгэхээр тэр мөнгийг л одоо элбэг болгох чиглэлийн асуудлыг л бид нар бодох ёстой юм л да. Яаж энийг элбэг болгох вэ гэж. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлтийг нэмэх хэрэгтэй. Гол нь.
Тийм ээ. Мөнгөний нийлүүлэлтийг нэмлээ, мөнгө элбэг боллоо. Тэрийгээ дагаад хүүн бол бас буурах учиртай. Энэ бол онлын хувьд л ярьж байгаа зүйл шүү дээ. А гэтэл амьдрал дээр нөгөө мөнгө нийлүүлээд эхлэхдээ нөгөө бараа таваарыг чинь нийлүүлэлт нь тэрийгээ дагаж өсч чадахгүй бол юмны үн өсөд эхэлждэг байхгүй. Энэ аяг цаа 1 төгрөгийн үнэтэй байсан мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсний дараа энэ аяг цаа чинь 2 төгрөгийн үнэтэй болчих гээд байгаа байхгүй. Тэгээ юмны үн өсөд байх юм бол ард иргэдийн хувьд бол эн чинь ердөө бас хэцүү шүү дээ. Салин мөнгө нь тогтмол байж байдаг өсдөг. Нэг тоолдог хэдэн тогтмол байж хахад юмны үн өсөд байх төр чи миний амьдрал бодит амьдрал маань буураад байгаа байхгүй. Тэгэхээр тэр мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ гэдгээ бол маш сайн бодох хэрэгтэй. Сайн бодож хийх хэрэгтэй. Энийг ер нь ямар тохиолдолд яаж хийх вэ? Хэдийн хэмжээний юм байх вэ гэсэн нэг юм байх. Хоёрдугаарт нь бол энэ тийм ээ. Манай Монголд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа тохиолдол болгоно өөрөө Монголоос гадагш байгаа мөнгө зугтахад үргээд байгаа. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр угаасаа энэ эдийн засгийн бүтцэн тэр. Манайх чинь одоо гадаад худалдаа бол бараг 10 миллиард доллар гэдэг чинь 10 бараг дотоодын нийт бүтээгдэхүүн тэгээ тэнцвэрших болчих чинь тийм үү. Тэгэхээр тийм их нээлттэй эдийн засаг байхгүй. Тэгээ бид нар нэг өөрсдөө идэж юм хэрэгэл юм хийх тэр өөрсдөө хийж бүтээдэг юм айгүй баг дандаа гаднаас авдаг. Ийм ч тарвч. Тэгэхээр байшин барьяа гэдэг тэр цементтэй гаднаас авна. Арматура гаднаас авна. Одоо тэр шохоо мохогийн гаднаас авна. Шөө бодог шунхын гаднаас авна. Ингээл байшин барьлаа 100 төгрөг ингээд зарах хэрэгтэй байсан бол тэрний бараг 80 төгрөг нь юу болох вэ? Нөгөө төгрөг чинь доллар гэдэг нэг валют болоод тэгээд тэр доллар нь манай хөлийг даваад гадагшаа гараад явчихж байгаа. Тэр валют ингээд Монголоос сухтаад байна, гараад байна гэдэг чинь бол ийм учиртай. Энэ эдийн засгийн бүтц маань өөрөө ийм сонин бүтц байгаа байхгүй. Сонин бүтц яхад одоо их л бүдүүлгэл бүтц гэсэн үг л хоцрогдсон. Их л ядмаг л бүтц гэсэн үг. Тэгэхээр энэ эдийн засгийн бүтцийн асуудлыг шийдэж байж тэр нөгөө мөнгөний нийлүүлэлт маань ямар вэ? Яаж гадагшаага мөнгийг зогтоолохгүй байх вэ энэ гэдэг бас давхар бодох учиртай. Тэгэж байж энэ эдийн засаг чинь бас өөрөө нэг жоохон зүгшрэх зөв хандлага руугаа орох учиртай юм л да. За тэгээд дараа нь тэр татварын бодлогочуд юм уу, элдв янзын юм уумаараа дамжуулаад тэр дотоодын үйлдвэрлэлээ дэмжин гэсэн тэр төмөн юмнууд чинь. Ер нь зүгээр төмөн юм байна. Тэгэхээр одоо энэ дэр нийлүүлэлт гэж ярьсных. За одоо нийлүүлэлтээс одоо валютын ханшийн савлгал ус ярих зүйтэй болов. За тэгэхээр 2012 за 11 оноос хойш бол валют бол огцом өссөн гэж ярьдаг. За тэдэнд ам доллар. Тэгэхээр түүнээс хойш бол ерөнхийдөө бас засгийн газар за шинжилгээний засгийн газар гарч ирээд ерөнхийдөө зах зээлд бас мөнгөний нийлүүлэлтийг бол одоо үн тогтолцоох хөтөлбөр гэдэг шууд утгаар ерөнхийдөө бас зах зээлд мөнгө нийлүүлсэн. Энэ эргээд нөгөө эдийн засагт яаж нөлөөсөн бэ гэдэг гаргалгаа өнөөдрөөс яг тодорхой биш. Нэг талаас нь улс төрийн өнгө асаараа тайлбарладаг нь болох тэр ерөнхийдөө бас эдийн засгийг хямраалаа гэж тайлбарладаг. Эдийн засгийн тайлбарлаж байгаа болох тэр энийг буруу гэж ингэж хараад байна. Одоо нөгөө нийлүүлэлтийн нөгөө нэг яг дахиад нөгөө нэг орж байгаа гарч байгаа хоёр урсгал байна шүү дээ. Наашаага Монгол руу мөнгө орж ирэх учиртай юм. Мөнгө орж ирнэ гэдэг чинь би одоо ямар утгаар ярьж байна гэхээр бол мөнгөний одоо доллар орж ирнэ гэсэн үг тийм үү? Монгол руу. Доллар ямар тохиолдолд орж ирэх вэ гэхээр бол би бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргаад гадагшин зарж байгаа бол одоо ноолурын цамцаа гадагшин зархад бол тэнцээ би $80 зараад $80 Монгол руу орж ирлээ гэсэн үг. Монголд $80 ороод ирэхдээ тэрийг ингээд ханшаар нь одоо юу гэдэг өнөөдөр 2000 байна гэж та тийм ээ. 2000-аар удах тэр 1600 төгрөг бол үлээ 16000 лөө 16000 төгрөг эдийн засгийн эргэлтэнд орж ийн гэж. Ингэж нөгөө мөнгөний нийлүүлэлт чинь явдаг учиртай юм л да. Гадагшаа гарч байгаа мөнгө гэж байна. Гадагшаа гарч байгаа мөнгө гэдэг нь ямар вэ гэхээр бол нөгөө доллар гэдэг юм чинь бид нар барьж аваад Хятадаас юм уу, Ирэнээс юм уу, одоо тэр Солонгосоос нь юм очоод юм худалдаж авахыг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр нь бид нар нөгөө доллар аваач хүнд өгчхөд оронд нь одоо юу гэдэг нэг дөрвөн ширхэг байцаа бариад ирж ийн л гэсэн үг л дээ. Тэгэхээр тэр Монгол руу орж ирж байгаа мөнгө, Монголоос гарч байгаа мөнгө хоёр маань бол аль болохоор балансалж байх хэрэгтэй. Мөнгө гэдэг нь би доллар гэж ярьж байна шүү дээ. Энгийнээр евро ч гэдэм үү, паунд ч гэдэм үү. Тэр хоёр тэнцвчүүд барьж ивэл их сайн. Тийм. Тэр бол гэтэл манайд чинь бол ингээд бүр баланс нь эрт алдагдчиход байгаа байхгүй. Яг зүгээр сүүлийн үед ингээд ханшны өөрчлөлтөөс хамаарат энэ импортын хэмжээ жоохон багасч байна. Экспортоос хурдныхаа хувьд бол арай илүү багасч байна. Экспортын хэмжээ ч гэсэн багасаад байгаа. Гэхдээ энэ бол өнөөдрийн энэ буурж байгаа тэр нэг баланс нь ингээд нааш цаашаа гайгүй юм шиг сарын үзүүлэлтээр харагдаад байгаа бол нэг тийм баярлаад байх үзүүлэлт биш. Энэ бол муу учраас тэг угаасаа болохгүй байгаа учраас. Гэхдээ ерөнхийдөө зүгээр ханшаараа дамжуулаад экспортыг урамшуулъя.
Ханшаараа дамжуулаад импортыг хязгаарлая гэдэг тэр бодлого бол бас байх ёстой. Тэгээ Монголын эдийн засаг шиг ийм одоо бүтцтэй эдийн засагт гадаадаас хэтэрхий их хараад ийм эдийн засагт бол ханшны бодлого гэдэг маань өөрөө маш чухал. Маш чухал. Ийм тохиолдолд байна тийм ээ. Бид нар бол ер нь яах ёстой вэ гэхээр энэ ханшаараа дамжуулаад дотоодын технологийн баазыг бүрдүүлэх чиглэлийн бодлого явуулах ёстой гэж би хувьдаа үздэг. Өөрөөр хэлэх юм бол бид нар ханшийг бол 2-3 мянган хүртэл ингэж экспортыг дэмжиж байна гэж яриад ах шаардлага байхгүй. Энэ бол сүйтгэж байгаа. Харин тэрнийхээ оронд ханшаа бид нар одоо гэдэг 1000 дээр ч юм уу хэдээр чинь бариад тэгээд импорт хийх бололцоог нь олгож өгөх ёстой. Гэхдээ зүгээр хамаагүй юм импортлоод байхгүй бас тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол маш нарийн өндөр технологи, аж үйлдвэрийн технологи, хөнгөн үйлдвэрийн технологи, хөдөө аж ахуйн технологи гэсэн ийм технологийн чанартай юмнуудыг импортлоход валютын нөөцөд сарах учиртай байхгүй юу. Тэгээд тэр технологи оруулаад ирсэн юм чинь бид нар эрхүү шинчээ нэг өөрсдөө юм үйлдвэрлэнэ дээ. Тэр үйлдвэрлсэн юм гадагшин гаргаад валют болоод ингээд энд импортын төлсөн мөнгө гаднаас олсон мөнгөө ингээд нөхөд яваад байх учиртай юм. Тэгээ энийг бид нар бол өнөөдөр үннийг хэлэхэд бол хэрэгжүүлж чадахгүй байгаа. Энийг хэрэгжүүлэхийн тулд хамгийн гол асуудал нь юу юм бэ гэхээр Монголоос тэр валют цогтоод байгаа учир шалтгааныг л цэгцэлж өгөх хэрэгтэй байхгүй. Энэний тулд бол өнөөдөр төр засаг бол маш идэвхтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Энэ рүү оролцох учиртай, бүр идэвхтэй оролцох учиртай. Тэгээд энэ ямаараа дамжуулаад тэр гадагшаа урсаад байгаа валютыг ямар нэгэн байдлаар хязгаарлаж өгөх асуудал. Ингийн тулд бол би өөр тодорхой хэлэхэд бол зорилт хөтөлбөрүүдийг бид нар явуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл маш тодорхой зорилт хөтөлбөрүүд. Тухайлбал хөдөө аж ахуйн үйлдвэрлэлч гэдэг юм уу юу гэдэг. Манай Монголын бүтээгдэхүүн чинь эко бүтээгдэхүүн гэж ярьдаг шүү дээ. Одоо гадагш нь мах сахаа гаргая гэдэг чинь тэр чинь технологийн хувьд боловсруулах хэрэгтэй, сав баглаа боодол энэ гэдэг үл юу гэдэг. Монгол махч гэдэг юм уу бүр ингээд юм зорилт хөтөлбөр гаргаад тэрүүндээ зориулсан валютын ханш ингээд одоо тэр элдв янзын бодлого явуулах хэрэгтэй байхгүй юу. Тэгээ энтэй уялдаа холбоотой юм чинь бол энэ нэг эдийн засаг төр гүйцэтгэх үүргэрөл идэвхтэй байх. Одоо би өөр сүүлийн үед нэг юм яриад байгаа. Ер нь Монгол бол өнөөдөр энэ төрийн бодлогоороо дамжуулаад дотоодын тодорхой үйлдвэрлэгч нараа одоо хэд үдийн 5 ширхэг байд юм уу 50 байд юм уу 500 байд юм тог нь хэлж мэдэхгүй. Тэгээ ямар ч үсэн Монголын эдийн засгийг тодорхойлж байгаа цаашдаа ирээдүйтэй гэж байгаа тэр салбаруудаа бол тэр аж ахуйн нэгжүүдээ бол одоо бол дэмжих цаг нь болсон. Бүр бордох ёстой. Бүр яг зорилго зав. За би чамд байга юм өгж шүү нөхөр минь. Монголын ард түмний цуглуулсан валютын нөөц энэ байж байна. Ханшны юм байж байна. Ийм юм байна. Долоон будалд байж байгаа должин авгаа ингэж амьдарч байгаа. Хөдөө Өвсгөл аймгийн Эренчин суманд хүмүүс ингэж амьдарч байгаа. Ийм нөхцөл төр ингээд бид нар тулгуурлаад ингээд хамаг юм гаргаж ирээд ингэж явж байгаа шүү. Гэт ингээд бүр зарлж яагаад тэгээд нэгийг ингэж дэмжиж босгож ирэх хэрэгтэй байхгүй юу? Ийм юмнуудыг бол зүгээр ганцхан манайх төвшөлтэй олон орнууд хийж ирсэн. Зүгээр би энийг бол онлайн талаас бол их хүмүүс шүүмжилтэн тэр чинь хийж болохгүй юм дэрэг. Яг зүгээр амьдрал дээр бол хийгээд амжилтанд өрчих улс орнууд зөндөө байж байгаа. Хоёрдугаарт нь бол энийг хийх тийм эрд зориг сэтгэлийн тэнхээ бас байх хэрэгтэй. Тэгээ хийж чадах юм бол энийг чинь хэрвээ энийг хийж чадахгүй тэгээд цэцэрэхээ суугаад байх юм бол тэгэл нөгөө гадагшаага мөнгө урсдгаар урсаал тэгэл цөмөрөө гайхаад ягаад долларын ханш өнөдөр 2050 хүрч чад байна вэ гэл ингээл шагшраа суугаад байна шүү. Тэр одоо энэ тэр гадны хөрөнгө оруулалт гэж ярьсных Монгол улсаас томхон төслүүдийг бас явуулах ёстой гэдэг асуудыг ярьдаг. За тэр дундаа оюутлахын анхан шатны төслийг хэрэгжиж явахд бол Монгол улсаас хөрөнгө оруулалт нэмэгдлээ. За тэг хууль эрх зүйн орчин үүдээр гарлаа. Одоо 5 толгой төсөл явах ёстой гэдэг. Ингээд 5 төслүүд явуулах ёстой гэдэг асуудал явах ёстой. Тэр байтугай Монголын эдийн засгийг бол ойрын ирээдүй бол уул уурхай дээрээ тулгуурлана. Тэгээ тэрүүн дээрээ хөрөмтлийн их усүр бий болгоод өөр эдийн засаг руу шилжүүлээд аваад явна энэ гэж ярьж байгаа хувьд бол бүгд ярьж байгаа. Зүйтэй би энийг бол үгүйсгэхгүй. Тэр дундаа энэ 5 толгой төслөөр та ямар байр суурьтай вэ? 5 толгой төслийг бол одоо хүртэл улс төрийн нөлөөлөөр гацаагаад байна гэж байна. Өөрийнхөө байр суурийг бол түрүүн илэрхийллээ шүү дээ. Одоо их ойлгомжтой илэрхийлсэн гэж бодож байна. Явах хэрэгтэй. Гадна дотны төсөл бол одоо явдгаараа явна үзье. Гэхдээ юм хэрвээ бид нар ойлгосон бол энэ 25 жилийн хугацаанд хэрвээ бид нар ямар нэгэн юм одоо мэдэж авсан бол сургамж гэдэг юмыг авсан бол ер нь хүнд бол нэг найдах хэрэггүй юм байна. Өөрөө өөртөө л найдах цаг болсон. Өөрөө өөрсдөө л авч явах цаг болсон. Үннийг хэлэхэд бол 20 жилийн өмнө юу ч мэддэггүй байлаа. Ёстой
шалдан байлаа шүү дээ. Тийм учраас бол хүнийг дагахаас өөр арга байгаагүй. Наашаа тэр нэр томьёо хэллэгийн ч мэддэггүй байлаа. Юу ч байдаг гэж. Өнөөдөр 25 жилийн дараа бол бид нар бол дэлхийн аль ч эдийн засагтаа бол ярих хэмжээний хэлийн эзэмшээд авчихлаа, нэр томьёог нь эзэмшээд авчихлаа, ойлголтуудыг авчихлаа. Дотооддоо тэр эдийн засгийг удирддаг макро түвшинд нь удирддаг хэрэгслүүдийг бий болгоод авчихлаа. За микро түвшинд юу хэрэгтэй байна вэ гэдгийг мэдээд авчихсан байхгүй юу? Одоо бол бид нар харин өөрийн гэсэн ухаанаар, өөрийн гэсэн бодлоор явах хэрэгтэй. Тэр галаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй юу? Хэрэгтэй. Тэр оюутлогоо нь явг. Тэр 5 толгой нь явг. Өшөө юу явах хэрэгтэй явдгаар яв. Гэхдээ бид нар одоо анхаарлаа бол арай жоохон өөр юмруу шилжүүлээ. Дотоодын үйлдвэрлэгч нар, дотооддоо энэ баялаг бүтээж байгаа хүмүүс байж байна. Энэ чадaltaй үнэхээр амбицтай, эрүүл сарвал ухаантай энэ сайхан залуучууд байж байна. Эднэртээ одоо үе таалгыг хийж өгөх гэсэн. Одоо энийг бол төрийн бүр маш том бодлого болгож томьёолж тэгээ зүгээр нэг томьёолоо зогсохгүй ш. Бүр алхмаар нь барьж аваад хэрэгжүүлэх ёстой л доо. Төр бизнестэй хитрхи их оролцож байна гэдэг шүүмжил ярьдаг. Доош хүртэл яригдчихэж байгаа. За тэрний нэг бодит жишээг би одоо энэ орон сууцн дээр ярих гэдэг юм л да. Одоо орон сууцны барилгын компаниудын нь бол зогсон байдалд орлоо гэдэг нь. Одоо хар мянган байрангуудаа барьчихэд зарч чадахгүй. Нөгөө худалдаа авахч нь байдгүй. Иргэдэд мөнгө өгдөг. Иргэд давхар зээлтэй байгаад идэг. Нөгөө харин тэгэл асуудал чинь л яригдэл ба шүү дээ. Тэр нөгөө мөнгө хайчих вэ гэж хаана төгжигдчих гээд байна гэж. Тэр Монголд одоо хаасайг л мөнгө хайсан хүмүүс л байна тийм үү? Тэгээд ослгүй тэр мөнгө нь байх хэвээр тэр үн докторжууд хөтөлбөрөд чинь 3 триллион төгрөг эдийн засаг руу шахсан шүү дээ. Тэгээ өшөө зөндөө мөнгө төгрөг ингээл зөндөө юм байж байгаагүй. Тэгээд тэр мөнгө чинь хаа байна гэж. Хайчихсан бэ тэр мөнгө чинь гэдэг чинь асуудал өөрөө ирэхгүй тавигдаад байна л да. Тэгээ ингээд яг ухаад хайгаад үзэхдээ нэг төгжигдчихсэн байгаа салбар нь бол барилгын салбар л байна. Асар их хэмжээний мөнгө иш нь ороод төгжчихсэн. Хөлдчихсэн, зарцчихсан. Дуусаагүй барилгууд болоод эзэндээ очиж чаддаггүй. Гэх мэтчлээ. Одоо тэрнээс дутгааргүй их мөнгө одоо бас лиценз гэдэг юм дотор ороод бас төгжигдчихсэн байж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол одоо төгжээсийг гаргах учиртай. Энийг бол Монгол Улсын засгийн газар өөрөө бол жоохон санаачлагтай ажиллах юм бол дорн шийдэж болох асуудал л. Тэгэхээр саяхны нэг таны хэлсэн үг бас олон нийтийн анхаарлыг нэлээд татдаг шиг байна. Тэр эдийн засгийн ямар нэгэн байнгын хороод ирэх хэлсэмжлээ. Одоо энэ ипотекийн 8%-ийг 5% болгох шийдвэр гаргаж байгаатай холбоотой эдийн засгт яаж төгж болох вэ гэдэг асуудал. Гэхдээ яг энэ дээр бол би өөрийнхөө барь сурыг бол илэрхийлсэн. Өнөөдөр хүмүүс энэ дээр маш зөв ойлголттой байх хэрэгтэй. 5% зээлийг өгж болохгүй ш болно. Одоо сая тэр 21 аймаг төрөнхий сайд очоод зарлж ийн гэдэг шүү дээ. Тэр чинь бол аль ч аймгийг аваад утсан гэдэг 1000 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэлт гэж ярьсан шүү дээ. 4 жилийн хугацаанд 250-ыг л барьж байгаа шүү дээ. Заримдаа 300 ч юм уу. Тэгээ 300 айлын орон сууцны асуудлыг бол шийдчих хэмжээний санхүүгийн их усур бол байгаа л да. Байгаа. Тийм ч учраас бол засаг нь бол ямар хөө янзаар үзэж байгаа нөхдөр бол эхлээд ямар ч болсон хөдөө орон нутгад байгаа аймагуд дээр энэ асуудлаа ярий. За тэгээ хотод гэдэгтэр бас ч одоо хоосоо орхичж болохгүй. Тэр утгаараа тэр дахин төлөвлөлтийн юунд хамрагдаж байгаа ярил гэж ярьж байгаа шиг байна. Магадгүй энэ зөв байж болно. Магадгүй энэ зөв байж болно. Гэхдээ том хэмжээгээр нь аваад ингээд бөөнөр нь тэр 100 мянган хүний тухай асуудал яриад эхлэх юм бол өнөөдөр тийм санхүүгийн их усур бол гаргах чадaltaй субъект банк, арилжааны банк Монголд байхгүй. Тийм хэмжээний хөрөнгө. Тэрнээс тэр нэг 300 миллиард төгрөг, нэг 500 миллиард төгрөгийн асуудлыг шийдэх хэмжээний мөнгө бол олдно л доо. За ямар ч тач үзэгч та бүхэндээ бид ерөөдөө эдийн засгийн холбоотой асуулаар улсын их хурлын амар жаргалын байр суурийг хүргэлээ. Тэгэхээр та бүхэн бас ярилцлагын цаг дуусах төгөж байна. Ярилцлагын төгсгөл хоёулаа бас улсын их хурлын үйл ажиллагаа бас дүнхэн зүйтэй болоо. Одоо бас Монголын ард түмэн бас дараагийн сонголтоо хийх гэж байна. Тэгэхээр таны хувьд улсын их хурлын гишүүнээр бас улсын сонгож байгаа хүний хувьд энэ удаагийн парламентын үйл ажиллагааг нь хэр төвшөнд үргээ гүйцэтгэх вэ гэж харж байна. Гэхдээ яг өөр гэсэн онцлогтой л байдаг парламент. Тухайн шатн дээр л явах гэж байгаа. Энэ парламентын онцлог бол юу байсан бэ гэхээр олонхгүй парламент байсан. Олон судалтай нам авсан, судал авсан нам байсан. Гэхдээ олонх бүрдүүлж чадаагүй. Тэгээ эн чинь өөрөө тодорхойлолтоор парламентын үйл ажиллагаа өнгө дүрх чанар чансааг л тодорхойлож явж байгаа юм л да. Монголын ард түмэн хийсэн сонголт нь бол үнэхээр л тийм байсан. Арчилсан намаа. Та нар 35 судалтай байжээ. Хуваачаад.
Үгүй одоо 39 бол 39 эрэхтэй байна шүү дээ. Тэгэх юм бол олон их ингээд засаг төрөө байлаа дангуураагүй айгу та нарт бол 39-ийг өгөхгүй. Та нар ингээд 35-тайгаа байж л гэсэн шүү дээ. Тэгээд ардын намд нь 25 судал өгчихсөн. За тэгээд бас бус юмнуудад ингээд хуваарлсаар байгаа ингээд өнөөдрийн л энэ. Тэгээд энэ маань өөрөө нөгөө парламентын онцлогийг тодорхойлсон. Заавал ямар нэгэн байдлаар эвсэл байгуулах хэрэгтэй болдог. Эвсэл гэдэг чинь бол маш хэцүү шүү дээ. Мэдээж тийм лээ. Тэгээ ялангуяа жижиг эвсэлд орж иж байгаа жижиг юмнууд бол бүр хэцүү, үн цэн дийлдэхгүй. Тэчээр өдөр минут цаг секунд тутмал үнэн өсөд идэг байхгүй юу. Тэгээд тэд нартай нэг нийлж үзлээ болсонгүй нөгөө хоёр том нь ингээд нийлээд арайч бас нэг хариуцлага хүлээх хоёлаа субъектшүүд. Нэг ихэд бол одоо энэ их хурлд байж байгаа хоёр улс төрийн намууд дотроос орчсон нам ардын нам хоёр л хариуцлага хүлээнэ. Бусд нь бол нэг тийм хариуцлага хүлээх субъектүүд биш. Бид нар тэгжсэн ингэжсэн гэж ярина. Хинч тэднийг тоохчих. Тэгэхээр энэ хоёр субъект нь бас нэг хамтарч ажиллах гэж оролдлоо. Бас нэг олигтой үр дүнд хүрсэнгүй. Тэгээ энэ дээр бол объективны фактор ч нөлөөлсөн байх. За субъектив шин чанартай хүний зан арын шангаас чамаарсан юмнууд бол бас л нөлөөлсөн байх л да. Тэгээ энэ бүгд маань бол энэ парламентын өнгө цэсийг бол харуулсан гэж бодож байгаа юм. Зүгээр хоёр дахь нэг хүчин зүйл нь бол юу юм бэ гэхээр бол манад чинь парламентын энэ сонгуулийн тогтолцоо маань холимог тогтолцоо. Нэг хэсгийг мажоритараар сонгогчдог, нөгөө хэсгийг пропорционал. Тэгээ нэг жагсаалтаар орж ирдэг хүмүүс гэдэг маань бол нэг сайн тал нь бол юу юм бэ гэхээр тэр нэг савлгааг багасгаж өгч байгаа. 2000 оны сонгуулиар чинь бол савлчихсан юм шүү дээ. Үндсэндээ бол нийт сонгогчдын 49% саналыг авсан улс төрийн хүчин 49% саналыг авчгаад улсын их хурлд ганцхан судалтай болсон байхгүй. Тэгэхээр тэр нөгөө мажоритар системийн чинь нэг онцлог нь тэр 50 нэмэх нь нэг л болчих юм бол бүгдийг авчдаг байхгүй. Тэгээд ингээд савлчихад байдаг. Тэгэхээр парламент өөрөө энэ ард түмний бас нэг төлөөллийг харуулж явах хэрэгтэй. Хэрвээ чи 50% саналыг авсан бол тэр 50% нь парламент дээр сууж байгаа. 50 нэмэх нэг ч юм уу те. 49% саналыг авсан бол тэр 49% ч бас сууж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр савлгааг ингээд нэг арилгаж өгөх энэ нэг жоохон доктортой байдлыг бүрдүүлэх үүднээсээ энэ нэг юу гэж лист гэж нэг юм гарч ирээд энэ нь бол жоохон зөөлрүүлж өгсөн. Гэхдээ нөгөө талаас энэ лист гэдэг чинь бол бас л лист шүү дээ ч одоо хүний нүд рүү харж байгаа л саналыг авч чадахгүй л одоо нүрээ барчихсан хүмүүс ч л нөхдүүд байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээ тийм хүмүүс чинь орж ирж чад энэ парламент дотор бас ингээд нэг юм ярих гэдэг. Тойргоор сонгогдчихсан байгаа хүмүүс бас нэг юм ярих гэдэг. Энэ зөрчил бол бас л энэ парламентыг тодорхойлж байсан нэг тийм хүчин зүйл гэж би хэлэх гээд байгаа. Тэгээд 3 дугаарт нь сая дөрөвний хэлсэн тэр парламентын сонгуулийн тогтолцоо нь өөрөө бас нэг тийм онцлогийг бүрдүүлдэг юм тогтолцоо байна л да. Тэгээ энэ бүгдээсээ сургамж аваад одоо энэ 16 оны сонгуул болно болж игэл нэг тийш нь шийдчихмаар л байгаа юм. Нэг тийш нь шийдээд үннийг хэлэхэд бол нэг дөрвтойхон шиг шийдэл гаргаад өгвөл зүгээр. Би хувьдаа бол ардчилсан нам бол энэ 25 жилийн хугацаанд үннийг хэлэхэд бол засаг бариадсан гэсэн 2 удаа нэр томьёо авч байгаа боловч үнийн хэрэг дээр бариагүй шүү дээ. 96-аас 2000 оны хооронд бол 50 судал авчихад 50 нэгдэх нь байхгүй. Яг л нэг судал тутчихсан. Ганцхан судалт утсан. Тэгэл тэр ганцхан судлаас бол тэр арчилсан холбоо хөвсөл гэдэг маань бол 3-4 засгаас олоод өчнөөн юм болсон. Тэгтээ яг зүгээр тэр үед бол эдийн засгийн хүнд 1997 оны эдийн засгийн ямрал энэ төргээд аимшигтай юмнуудыг давж гараад амьдрал ахуйг бас дээшлүүлээд тэтгэвэр тэтгэмжийг нэмээд олон улсын давцан дээр монголчуудынхаа нэр хүндийг өсгөөд Монголын нэр хүндийг өсгөөд тэгээд бодит амьдралын хүртэл ингээд өсгөөл өгсөн шүү дээ. Хэдий тийм юмтай байсан гэсэн. Энэ 12 оноос хойш ингээд аваад үзэхэд бол ингээд энэ нэг парламент судалтайгаа улс төрийн хүчнүүдтэйгэл учраа олох гэсээр байгаа юм шиг бараг л гэж хэлдэг. Ер нь тэгээд ард түмэн өөрсдөө сонголтоо хийх хэрэгтэй. Өөрсдийнх нь л одоо бидний л хийж байгаа сонголт шүү дээ. Ер нь та бас өнгөрсөн жигсэн шийдлийн шинжилгээний засгийн газрын үйл ажиллагаанд та бол бас л хатуухан хийлдэг. Үйл ажиллагааны зөвхөн зөвхөн буруугүй болохгүй л дээ. Дашуурдж явахгүй л болохгүй л дээ. Тэгээд эндээс ер нь харж байхад бол за зүгээр яг хоо ер нь гадны зүгээр улс төр судлаачдын хэлж байгаагаар бол ардчилсан намын дотоод фракц нь хитрхи их байна, хитрхи өндөр давлгаалж байна гэдэг ийм юм байл. Тэр намын дотоод фракцийн зөрчлийг юу гэж хардаг? Фракцийн байгаа зүйлтэй юу? Өнөөдөр бодиттой байгаа зүйл. Өнөөдөр шүүмжилж болно, таалагдж болно, таалагдахгүй байж болно. Өнөөдөр бодиттой байгаа зүйл. Тийм л. Тэгээд энэ фракц гэдэг юм чинь бол одоо бас нэг эрх мэдлийн хуваарлалтанд онцгой үүрэг гүйцэтгэдэг юм байна гэдэг ингээд
дахиад шинээр нэг хэсэг хүмүүс фракц байгуулж байна. Тэгж байна. Саяхан нэг фракц Тийм байгуулж ба. их гоё нэртэй байсан. Тэгээд шууд 6 сар хүртэл одоо 5 сар хүртэл шууд хичнээн фракц байгуулагдах юм байгаа юм бүү мэд. Би хэлж мэдэхгүй. А зүгээр нэг хэсэгтээ бол фракцууд бол энэ орчсон намын асуудлыг бол шийдэжсэн тийм үе бий. А өнөөдөр бол энэ фракцууд бол өмнөнийг хэлэхэд бол энэ чөдөр болоод байна л гэж би хэлэх гээд байна л да. Тэгээ чөдөр болоод байна гэдэг. Тэгээ тэр утгаараа тэр фракцгүй нам болъё гэсэн нэг санаа дэвшүүлээд хийх гээл оролдоод байна. Тэгээ тэрэн дээр тууштай л яваасаа л гэж хүсэж байна намын удирдлага. За баярлалаа. За эрхэм үзэгчдээ бидний энэ удаагийн нээлттэй хүн энэ хүрээд өндөрлөж байна. Бид энэ удаад эдийн засаг болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын асуудлаар улсын их хурлын гишүүн Амар Жаргалын байр суурийг та бүхэнд хүргэлээ. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.